Европ чиглэлийн хөгжим үү? За чамд энд хөгжмийг сонсголоор нэг юм санаанд орж ийн үү? За тийм л хөгжим байх та гэж. Үгүй надад бол зүгээр нэг юм Европ чиглэлийн хөгжим нэг төрийн дуулмуулаа тоглоод байгаа юм болов уу гэж бодогдож байна. За ямар хөө хөгжим гэж бодож байна? Үлээдэг хөгжим бах. За. Үлээдэг л хөгжим бах. За зөв байна. Зөв. Уугны нэг бид нар яг нөө ийм одоо нэг юу тоглож байгааг нь аялгууд тоглож байгааг нь бид нар бол өмнө тэгж актер одоо сонсож байгаагүй бах. За. Энэ хөгжмийн нэр бол Вувузела гэдэг хөгжим. Вувузела гэдэг хөгжим. Тий, Вувузела гэдэг хөгжим. Хэрв та бүхэн санаж байгаа бол 2010 онд Өмнөд Африкийн мөгдөнөд улсад болсон дэлхийн хөлбөмбөгийн аврах шалгуурлах тэмцээн дээр нэг юм нэг ядаргаатай байгаад байдаг гэсэн шүү дээ. Бүр хөлбөмбөг үзэхээсээ илүү тэр аянд нь ядарчаад байсан шүү дээ баг хүмүүс. За тэр алдартай нөгөө фанатуудын нь орилуулад ядаргаа одоод ирсэн тэр хөгжим бол энэ Вувузела гэдэг бүрээ байгаа юм. Ингэсэн штэ. Сая өнгөрсөн 11 сард нөгөө манай юу болсон штэ. 97 он Монгол 97 спортын одоо өдрөлгүүд. Тэгсэн чинь тэрэн дээр ингээд бас нэг залуу нэг юм мотор шиг юмд бас нэг юм холбцсон заяа. Тэгээ яг тэр нь ингээд пио гэд амар дуурдаг заяа. Тэгээ сүүлдээ бүр хүмүүс хүү чи одоо наатахаа болооч гэх. За Вувузела гэдэг хөгжмийг ингээ харах юм бол зүгээр бид нар нэг энэ Савка Криша хоёр сайхан цоор хийж гэдэг ч тийм Нупагати дээр ингээд нэг Нупагати нэг юм үлээгээд могоо гарч ирээд тэр бишгүүр явжсна мотоциклд уяад нэг салд санаа амардаг штэ. Яг тэр бишгүүр шиг л юм байна. Яг тэр бишгүүр шиг л юм байна. Тийм биш штэ. Ер нь бол яг тэр бишгүүр гэж л ойлгоход баг болохоор юм байна. За ийм хөгжим байна. Ер нь юунд сүртэй нэрвэртэй ямар юм гинэ? Вувузела. Вувузела. За. Тийм нэртэй. За. За сайн сонсгосон бичлэгээр бол сонгодог урлагийн алдарт Жозеф Хедний квартет дугаар 62-ыг бол Вувузела бүрээгээр тоглож байгаа юм байна. За. 2010 онд дэлхийн аваргын үеэр бол Англи, Герман, Испаний хүчирхэг багийн ялагдлаас ч илүү анхаарал татаж ярианы сэдэв болсон нэг зүйл бол яхаарахгүй Африкийн Вувузела гэдэг энэ бүрээний дуу байсан. За энэ Африкийн зэрлэг омгийн анчид энэхүү бүрээгээр араатныг хөөдөг байсан бол хожимо алсад сууга омгийнхондоо хурлын зар тараахта энэ бүрээг ашиглах болсон гэдэг юм байна. За. Тэгэхээр энэ бол яг одоо нөгөө нэг Африкчуудынхаа хувьд бол яг үндэсний өөрийнх нь маш чухал хөгжмөл болж таарад байна. Тий. За дэлхийн аваргын тоглолтын эхнээс ахуулаад төгсгөл нь хүртэл үргэлжлэх энэ бүрээний дууны хүчээр стадионд зэрэгцээ суусан үзэгч нэгнийхээ яриг сонсохгүй байсан гэдэг. Яг үнэ. Үнэхээр тамалсан. Тэр бол үнэхээр тамалсан. Тэгээд тухайн үед яаж хийсэн гэхээр Өмнөд Африкийн мөгдөнөд улсын нөө тэр чин хөлбөмбөгийн дэлхийн аварга үзэхэд баахан жуулчид ирсэн байгаа шүү дээ. Гаднаас баахан жуулчид ирсэн байгаа. Тэдний нөгөө нэг өндөр зэрэглэлийн зочд буудал за тэр чинь хөлбөмбөг үзээгүй үедээ тэд нар чинь гоё ингээд resort тэр одоо музей зүзээгээр явж тэр Өмнөд Африкийн мөгдөнөд улс бас танилцж байгаа шүү дээ. Тийм газруудад бүр ингээд том самбарнууд хадчихсан. За. Вувузела үлээхийг хориглоно гэсэн. За. Тэгэхгүй бол тэ ингээд нөгөө нэг тоглолт үзсэн ч Вувузела тэ энэ тэнд ингээд музей үзээ явж исэн чинь нэг нөхөр орилуудад байвал тэр чинь галзуур нь тэгэж тийм дээрээ тултлаа. Тэгж хүмүүсийг залхааж исэн байгаа юм. Тухайн үедээ бол. За 1990 онд Өмнөд Африк түгэн дэлгэрч 2001 онд Масинцитане спорт компани Вувузела бүрээг хуванцар хэлбэрээр олон доогоор үйлдвэрлэн худалдах болсон дэлхийн аваргад биш зөвгийн өрөнд орчихсон мэт сэтгэлдлийг дэлхийн нийтэд төрүүлж байсан гэж яг л тэгжсэн. Би бол одоо энийг өстэй айгүй сайн санаж байна. Энэ Масинцитане спорт гэдэг компаниас болсон юм байл дээ. Тэр нэг хуванцраар хийгээд хямдхан болгоод хаасайгуу зараад зургийг хараач тийм хардаа алж штэ энэ зүгээр баг бүх хүн бүрийг барьсан байж штэ. Эднэрээс алсан тэгэхээр ингэсэн. Одоо манайд чинь хэддүгээр ангид нь үлээд хүүхдүүдийн 3 дугаар ангид өнөө 4 дугаар ангид нэг юм бишгүүрний сургалт бүр дуу хөгжмийн хичээл дээр бүр орцсон байгаа. Тийм байлээ. Тий. Танаа хүүхд ч гэсэн манай хоёр хүүхэд нэг цагаан бишгүүр нэг бэврэн бишгүүр ингээд Ямахагийн бишгүүр гэдэг нэг юм ингээл цүнхлээл яваад идэгс. Яг тэрэн шиг энэ нөхдүүд энэ бүгдээрээ ийм юмтай болоод тэгээд зүгээр ингээ хөлбөмбөг үзэхээсээ илүү тэрийг
гэх нь илүү кайфтайч болсон юм уу хаашаа. Тэр дэлхийн авраг бол үнэхээр Вувузелагаас өөр юм санаанд үлдээгүй шахан болтлоо тэгж үлээцгээсэндээ авраг. За Өмнөд Африкийн Caesar Chiefs Orlando Pirates гэдэг багийн тоглолтын үеэр Вувузелаг баг хөгжөөнд дэмжигч бүр үлээдэг. Ийм өөрсдийнх нь баг юм байна. Хоорондоо үздэг. За. Гэвч эрдэмтэд бүрээний дууны чанга дэргэд 2 минут орчим зогсоход чих байн шуугах юм уу эсвэл огт юм сонсгоо болох аюул байдаг юм байна гэдгийг тогтоосон. Наад чинь бүрстэй айгүй амар өвчин штэ. Тэгээд энийг өшттэй нөгөө нэг хүмүүс юунд энэ Вувузелагтай тоглолт үзэхээр очихдоо чихвч хийж очиж байсан. Чихээ хамгаалах гэж чихвч хийж очиж байсан. Тэгээд нөгөө тайлбар сонсогдохгүй энэ нөгөө нэг стадионы нөгөө уур амьсгал байхгүй. Тэгээд утсан дээрээсээ лайв явж байгаа шүү дээ. Нөгөө хөлбөмбөгийн дэлхийн аваргын чинь лайв нь утсан дээрээ явж байгаа шүү дээ. Утсан дээрх лайваа чихвчээрээ сонсоод өөрөө ингээд хөлбөмбөгөө ингээд нүдэрээ харж исэн гэдэг байгаа байхгүй юу. Тэгэхгүй бол би хаасайгүй ингээд үлээгээд дурсхыг хуулсан байхгүй юу тэр юу. Үгүй одоо энэ зургуудыг харахаар сте амар байна. Би нөгөө ном сонсох цагаар нэг 15 алдаа 15 боломжтой нэг тим ном уншижсэн байхгүй юу. Тэгэхэд тэн дээр нөгөө нэг юм хүний одоо яг бодит амьдралаар л бичсэн л дээ. Цагаатаагийн академид сурж байхдаа нөгөө буудлын хичээл ордог штэ тий. Тэгэхэд чихвч ямар ч хамгаалтгүйгээр ингээд бууцнаас болоод тэгээд ингээд чих нь нөгөө байнгын ингээд нэг юм царцаад өнгөнж байгаа юм шиг. Эсвэл ингээд гэл дуурж байдаг заяа ингээд тийм болсон. Тэр энэ хизээч эмчлэгдэхгүй ямар ч одоо эмчилгээ байхгүй өвчин дээр насан туршдаа л тэр чимээтэйгээ байна. Тэгээд бүр тийм хүмүүсийн одоо ингээд Facebook чат групп бүртэл байдаг. Тэгээ хоорондоо бие биендээ чинийх юу яг одоо зарим нь болохоор зэрэг одоо цагны чимээ чак гэж дуурж байгаа юм бол бараг 50 унтдаг. Эсвэл ингээд тэрнээсээ өөр юм сонсох гээд штэ. Тэгээд усны ус гойжуулаад орхидог ч юм уу те. Тэгж мэгэж ингээд унтдаг. Тэгээд байнга л жихэнд нь ингээд тэгээд ураад хаар ямар л явдаг байх тийм. За яг би одоо нэг нь чи юм ярьсан. Би нэг түүх ярьж байна. Нөгөө автомат Kalashnikov буюу AK гэдэг AK-47 гэдэг буугийн чинь анх хийсэн тэр Kalashnikov гэдэг хүн чинь Kalashnikovын автомат ерөнхийдөө ингээд нэг хувь хүний байлдааны зүсгэлийн хамгийн шилдэг зүсэг гэдгийг тодорхойд одоо ч бараг тийм ивэрээ байгаа. Тэгээд нөгөө социалист системийн орнуудад бүгдэнд нь үйлдвэрлэхгүй юу? Манайд үйлдвэрлэгээгүй. Манай зүгээр AK-г засчихсан болохоос үйлдвэрлэж байгаагүй. Гэтэл хятадд хийгдэж байгаа автомат Kalashnikov дотроос факт гараад ер нь алдаа гараад тэгээд Kalashnikov өөрөө очиж хятадд 1 сарч гэдэг үлээ 3 сарч гэдэг үлээ тэр полигон дээр нь ажилласан юм л буудаад те юун дээр алдаа байгааг нь олох. Тэгж явах үедээ хашир яг тийм өвчтөй болоод дүлгийрээд насан туршдаа тийм сонсголын бэрхшээлтэй явсан. Тэгж яагаад одоо сүүлд өнгөрсөн шүү дээ. Бас урт мусалсан өвгөн чинь. Тийм юм болж исэн. За тэгвэл дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр бүрээний дууг ихэд ад үзэж байсан ч Өмнөд Африкчуудын үндэсний соёлын нэг хэсэг тул олон улсын хөлбөмбөгийн холбоо хориглож огт чадаагүй юм байна. Энийг ингээд одоо стадион дотор үлээж болохгүй гэж чадаагүй. Харин Францын Channel Plus гэдэг юм да. Channel Plus гэдэг телевизийн сувг зөвхөн бүрээний дууг хаагаад цэнгэлдэхийн бусад дууг нэвтрүүлэх арга олсон үзэгчдэд ихэд таалагдсан байдаг. Тийм нэг юм олсон байна шүү дээ. Тэр бүрээний дууны децибел дээр байгаа дуунуудыг нь хаагаад тэгээ бусад дуунуудыг нь авчингууд нөгөө бүрээний дууг байхгүй болгоод их гоё болгосон юм байна л да. За Вувузелаг бүрээний дуун мистик тэрэг, уралдааны мотоцикл, ачааны вагон, аянгийн дуунаас ч илүү хүчтэй төдийгүй хүний өвчин мэдрэх босхийг давсныг эрдэмтэд тогтоосон байдаг гэнэ. За 2010 оны хөдөлмөрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хятадын баг тамирчид оролцоогүй. Гэхдээ энэ нь тэдний оролцоод дэлхийн аварга шалгаруулалт тэмцээнд байгаагүй гэсэн үг бол бас биш. Учир нь дэлхийн дахны анхаарлын төвд хөлбөмбөгөөс дутуугаа ороод байгаа Вувузелаг хэмээх энэ бүрийг хятадууд маш олон тоогоор үйлдвэрлэсэн. Ер нь тэгэн штэ ер нь би миний л мэдхээр за аль ч амтны хүрээлэнд ороод хүн чинь ингээд амтны хүрээлэл үзснийхаа дараагаар нэг ингээд доотлих нь брендинг юунаас юу авдаг штэ. Ямар нэг юм. Нэг ямарваа нэг юм дурсгалын зүйл авдаг штэ. Жишээлбэл ингээ марслан ингээд нөгөө тэр амтны хүрээлэндээс амттынхаа паркийнхаа чихмэл мөхмлийг авангууд ямар ч тохиолдолд made in China л байдаг.
Тийм ээ. Аль улсаас авсан. Аль улсаас авсан. Үнэн. Яг үүнтэй адилхан Вузела брэнд Вузела бүрээ юуных боловчиг Африкийн боловчиг дуудал үйлдвэрлэдэг байна. За одоо ч Өмнөд Африкийн уламжлалт Вузела бүрээний нийт хангалтын 90% нь Хятадд үйлдвэрлэгдэж байгаа гинэ. Хятадын Нимбо гэдэг хотод байх гэр бүлийн жижигхэн үйлдвэр гэхэд өдөрт 20,000 Вузела бүрээ үйлдвэрлэждэг гэж. Өдөрт үү? Йоо. Зүгээр гэр бүлийн жижиг үйлдвэр гэж байгаа шүү. Амар хэрэгвэ. Ердөө пластикаар ядах юмгүй хийж орхидог энэхүү бүрээний өөрийн өртөг нь 40 цент болдог. Харин Йоханнесбургийн стадионы гадаа бол нэг бүр нь $8 зарагдаж байсан гинэ. Нөгөө нэг дэлхийн аваргын үеэр 40 центийн юмэг 40 центээр аваад $8 зараад ахлаар чинь хуг нуг 8 үедтэй. За тэгсэн тухайн үед анти-Вузела гэдэг зүйл худалдаанд гарч байж л та. Тэр нь юу гэхээр тэмцээний үеэр зогсоо цагуу дөнгөнөж бараг хүн бүрт ад үзэгдэж байсан Вузела хэмээх нэртэй ховонцор бүрээний эсрэг бүтээгдэхүүн болох чихний бөглөө худалдаанд гарч байсан. Яг нөгөөдөг чинь миний яриад байсан юм. За жишээ нь аянга зах эсвэл Вузела бүрээ ойролцоогоор 120 децибел чимээ гаргадаг. Харин энэ чихний бөглөөс нь Вуу шоп нэртэй ба уг чихний бөглөө зүүснээр Вузелагийн дуг 120-оос 31 децибел болтол намсгадаг гинэ. Тэгэхээр чи ингээд чихэнд бол айгүй зовлонг болчихж байгаа юм л да. Би бүр сайн өнгөрсөн амралтын өдрөөр нүүдэл суудл хийгээд амар ядраад бүтэнсээ өдөр нь ингээд манай ингээд ханыг ингээд бетон ханыг гэл амар өрөмдөж байгаа штэ. Бас л нэг шинэ айл юм ол тогтоох гээд явж байгаа. Үгүй манайд тийм үйл явдал болоод байгаа байхгүй. Манайх агааржуулагчаа тогтоох гээд штэ. Тэгээ би заяа манай нөгөө нэг кондишнер тогтоох гээд. Тэнгүүд нь би нөгөө нэг онгоцон зүүдэг нөгөө чихний үн тэрийг зүгээр тэ би яасан гэж тэнд тийм амар юм болж бод би нам унтчихсэн штэ. Яг. За, нэгэн цаг үед дэлхийн аварга шалгаруулах тэмцээн хөшгөөнөөсөн цагаас эхлээд ад үзэгдсэн Вузела гэх ховонцор бүрээ гайхалтай урлагийн бүтээл болон мөнхөрсөн тохиолдол бас байдаг юм байна. За. Австрийн Линц хотноо нэгэн алт мөнгөний дархан дэлхийн аварга шалгаруулах тэмцээний салшгүй нэг хэсэг болсон Вузела бүрийг уралсан гэж байгаа. Тус бүрээ цагаан алт болон очир эрдэнэ шигдсэн гайхалтай урлагийн бүтээл болсон бөгөөд 21,000 Америк долларын өртгөөр бүтсэн байдаг. Базар байна. За. Clemens Pointer хэмээх алт мөнгөний дархны бүтээлийг Оросын нэгэн бизнесмен захиалан бүтээлгсэн байна. Тэгсэн 2018 онд Москвагийн Сокольники цэцэрлэг төрөлөнд Оросын холбооны улсад болох хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд зориулан 9 м урттай Вузела бүрийг байрлуулсан байдаг. Парк динамиктай 9 м-ийн захилгаан Вузела байрлуулна. Тэр нь ялагчдын ялалт бүрд үлээгдэж тэмцээнүүдийн тухай ярьж байх юм хэмээн Москва хотын амран захирагчийн албан ёсны сайд мэдүүлсэн байдаг гинэ. За одоо ингээд нөгөө нэг уг нь Африкийн Вузела тэгсэн чинь ингээд одоо дэлхийн аварга шалгаруулах тэмцээн хийж байгаа айлууд нөгөөдхийг нь бас ингээд дуурайж хийгээд ямарваа нэгэн байдлаар амтын чихэн чир болдог уламжлал тогтох гээд байна л да баг. За хойлоо нэг хамтран ажиллагчид танилцуулаад өргөлүүлэв. За тэгээ. За Улаанбаатар хотод 16 цаг 29 минут болсон. За нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар за хэрэглээ бүр тохирсон зээлийг Payon-оос Payon захин зээлийн аппликейшн хамтран ажиллаж байгаа. За та Payon аппликейшнаа гар утсандаа суулгаад хизээж хаанаас ч хүссэн газраас онлайнаар гэрээгээ байгуулад 5 сая төгрөг хүртэлх зээлийн хэлбэрээр авах боломжтой байгаа. За хамгийн гоё нь та зээл төлөх өдрөө өөрөө сонгох боломжтой. Ер нь бол 30 сар хүртэлх хугацаатаагаар авч болно. Тэгэхээр одоо жишээлбэл манай цалин сар болгоны 31 нь бодог байлаа гэхэд сүүлийн өдөр бодог. Тийм нэгэнд би зээлээ төлөхөөр тохирч болох нь шүү дээ тий. За Payon аппликейшн захин зээлээс гадна 6 хүртэл хуваан төлөх боломжтой. Одоо аваад хуваан төл гэдэг үйлчилгээ байгаа. Лизингийн зээл байгаа, автомашины зээл байгаа, барьцаат зээл гэсэн хэрэгцээ бүртгэн тохирсон юм бүтээгдэхүүнтэй ба цалин, бизнес, мал аж ахуй гэдэг юм уу ингээд танд орлогоч нь нөлөөлж байгаа бүх зүйлүүдэд нэмж ингэж оруулж хагаад өөрийнхөө одоо нэг авах зээлийн хэмжээг бол өсгөх бололцоог танд олгож өгдөг байгаа. За харилцагч нартай зориулаад Finon гэдэг шинэ үйлчилгээг бүтээгдэхүүнийг нэвтрүүлсэн юм. За энэ нь юу гэхээр та Payon аппликейшнаараа дамжуулаад 75 сая хүртэлх төгрөгийг орон сууц барьцаалаад зээлэх бололцоотой.
Энэ нь бол танд ингээд нэг хүн чинь нэг амьд тулдаг штэ. Яагаад ч гаж болохгүй мөнгө. Тэгэх юм бол орон сууцаа барьцаалаад яг чухал үедээ бол энэ 75 сая төгрөг хүртэлх зээлийг бол 5 минутын дотор шийдүүлээд авах боломжтой. Хамгийн гоё нь юу гэхээр энэ авсан 75 сая төгрөгөө та хэд ч хуваагаад авч болдог. Одоо би 25-ыг нь авчи. Тэгээд сарын дараа 20-ыг авна шүү гэдэг. Ингээд авч болох нь шүү дээ. За тэгээд та Samsung болон бусад брендийн ус барьдаг бол Google Play Store-оос, за тэгээд Apple брендийн ус барьдаг бол App Store-оос татаж аваарай. Тэгээд илүүдэл эренгүй мэдээллийн 7533 1111 гэдэг утаснаас 7533 1111. За мөн 5 богд finance.com гэдэг веб руу нас орж веб утас руу орж харж боломжтой. Ингээд нэвтрүүлгийн хамтран аялагчаар хэрэглээ бүр тохирсон зээлийг Payoneos Payon захим зээлийн аппликейшн хамтран ажиллаж байна. Баярлалаа. За өнөөдөр бид нар нөгөө орон орны хөгжмнүүдээс танилцуулж байгаа. За яг одоо миний танилцуулж байгаа бол Априкийн одоо омгуудын хэрэгжилж байсан Wuzila гэдэг бүрээтэй холбоотой мэдээллийг хүргэж байна. За энэ бүрээтэй холбоотой бас нэгэн мэдээлэл байдаг. Энэ оны ихээр Румын улсын нийслэл Бухарест хотод ардчлалын төлөөх жагсаал нэртэй олон мянган хүн оролцсон эсэргүүцлийн жагсаал болсон юм байна. За жагсаалд оролцогчид ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг хүчингү болгосон үндсэн хуулийн цэцгийн шийдвэрийг цуцлах, ерөнхийлөгч Клаус Йоханнесийн бүрэн эрхийг үргэлжлүүлэхийг шаардсан. За Бухарест хотод цугласан хүмүүс Румыны төрийн далбааг барьж Wuzila бүрээ үлээж засгийн газар ерөнхийлөгчийг эсэргүүцсэн урайль ооцон хашгирч байсан. Нэг ёсондоо энэ бүрээ хөл бөмбөгийн дэлхийн авраг шалгаруулах тэмцээнээс гадна давхар улс төрийн үйл хэрэгтж ашиглагддаг ийм одоо чухал бүрээ болжээ. Тийм байна. За 2010 оны дэлхийн авраг шалгаруулах тэмцээний дараа бусад холбоод яршигтай бүрээг хориглох шийдвэрийг гаргах болсон. Харин Европын хөл бөмбөгийн холбоо буюу UEFA-гаас бол өөрийн зохион байгуулдаг тэмцээний үеэр Wuzila бүрээ үлээхийг хориглосон шийдвэр гаргасан. Тэгэхээр хөл бөмбөгийн хорхоотнууд аврагуудын лиг, Европын лиг зэрэг том тэмцээнүүдийг санаа амаар үзэж болно. Үүнээс өмнө олон улсын сагсан бөмбөгийн холбоо буюу FIBA, FIBA, Францын хөл бөмбөгийн холбоо, ТВ-ийн хоккейн лиг зэрэг байгууллагууд яршигтай бүрээг хориглоод байсан гинэ. За тэгээ ингээд одоо зарим газрууд дээр бол хориглогдсон. Хориглохоос ч өөр аргагүй яг үнэндээ. Тийм шүү дээ. Тэгээ одоо энэ балаа бүрээг сонсож байгаа тэгээ тэр дүлэрч мүлэрдэг тэр шуудаг монголог болчихлоо одоо гай эцтэй юм ч тоо. Тий? За ямар нэртэй лээ? Wuzila. Wuzila бүрээнийхээ дууг жаахан сонсож байгаа. Тэгээд бишгүр бүрээнийхээ дууг жаахан сонсож байгаад өргөжлүүлээд миний хөгжмийг хамтдаа сонсъё. Энд ихтэй аягүй тийм аятайхан сонсогдоод байгаа байхгүй. Энэ тэд нар ч бол зүгээр ямар ч юм аягүй зүгээр гэж байгаа байхгүй. Харин тийм. За энэ танд ямар хөгжим шиг сонсогдож байна? Би эхлээд ингэж бодсон юм. Нэг юм хөмөрсөн тоогоо шиг нэг шин цагийн хөгжим байгаад байгаа юм. Энэ тэндэн зохиолоор янз янзын аялалгуу гаргаад идэг тийм нэг электрон хөгжим байгаад байгаа байхгүй юу? Хөмөрсөн тоогоо шиг юм байсан.
тэрийг юм болов гэж бодсон чинь сүүдрөөгөө эний чинь би чинь шанцтай л адилхан хөгжим байна даа л гэж бодлоо ер нь. За яалтчгүй утсан хөгжимд ороод байгаа ч тий. За тэгвэл өнөөдөр Японы үндэсний хөгжим болсон Shamisen гэдэг хөгжмийн аялгауг сонсоод за энэ хөгжимтэй холбоотой мэдээллийг ярьж өгөх нэ. За Shamisen хөгжим нь Японы уламжлалт хөгжмийн зэмсгүүдийн нэг бөгөөд Монголын шанц буюу одоо шудраг хөгжимтэй л ер нь төстэй. Тийм байна. За тийм байх нь. 15 дугаар зууны үед ятах хөгжимтэй хамт Хятадаар дамжаад Японд хүрсэн. За хөгжмийн 3 утсан дээр хуруу эсвэл энэ зориултын энэ хоёр бол тэр бачи гэдэг энэ модороо ингээд шударт тоглоод байгаа байхгүй юу? Сайн хоёр хүн бол одоо нэг гитарын зохиор шиг юм байх нь шүү дээ тийм үү? Тэр үгүй гитарын зохиороос хамаагүй том нэг юм том дөрвөлжээ зохиод байгаа. Тэгэнгүүтээ наад уурчмаас дундуурд нь хай гэж мэгээд байгаа шүү дээ. Хай за аригатакасамас гэдэг байгаа байхгүй. За Shamisen хөгжмийг Хятадын Sanshin буюу 3 жагцт хөгжмөөс гаралтай гэж үздэг юм байна. За өнөөдөр ярьж байгаа энэ Shamisen гэдэг хөгжмийг Монгол улсын гавьяат жүжигчин Төрийн хаан хуурч Цэрэнд оржийн хүү Соёл Эрдэнэ Арлын Япон улсад сураад ирсэн одоо цорын ганц монгол хүн. За. Манайх одоо Shamisen-аар сураад ирсэн. Яг үнэ. Суумогоор яваал эдэг штэ тий. Тэнгүүдээ бас нөгөө хин жанжууд бишээ нөгөө нэг юм өндөр гоё загвар өмсдөг залуу байдаг штэ. Дамдин хин гэдэг үлээ. Жанцсан аавынх нь нэр ч орж ирэхэ болчих. Жанцсан оргон хүү. Тэр бас Японд сураад ирсэн штэ. Гэтэ тэр юугаар сурсныг нь бол мэдэхгүй. Ямар ч байсан энэ Соёл Эрдэнэ гэдэг залуу яг энэ хөгжмөөр сураад ирсэн ухаа гөө цэгмэнд ийм ярьслаа өгсөн байлээ. За 11 жилийн өмнө Японоос хэдэн хүн ирсэн юм аа. Тэгээ ирсэн хүмүүс дотор энэ Shamisen тоглодог багш байсан. Тэгээ тэр багшийн хөгжим тоглохыг сонсоод Shamisen сурахыг хүсэх болсон юм аа. Тэгээд Японд суралцах боломж олдоод суралцахаар явсан гэж ярьсан байлээ. За хөгжмийг Tsugaru Shamisen гэж нэрлэдэг. За Tsugaru гэдэг үгийг хэлэхгүйгээр дуудахтаа болохоор Shamisen гэж хэлдэм байх ер нь бол. За энэ хөгжим нь түрүүн хэлсэнчлэн зохиур нь л өөр болохоос биш яг манай шанцтай бол төстэй. Манай хоорч ирээд одоо энэ тоглож байгааг нь хараарай. За хөгжмийн доод царыг нохон арьсаар хийдэг. За их биеийг нь болохоор энтгийн тусгай хатуу модоор хийдэг. Харин зохиурыг нь бол баж гэж нэрлэдэг. За бажийг нь болохоор яст мэлхийний ард талын хуйгаар хийдэг гинэ. За 6 төрлийн Shamisen байдаг гэж байна. Уртын дууныхныг өөр ах нь. За үндэсний драм буюу нөө кабуки тийм үү? За тэгээд ингээд тус бүртээ өөр төрлөөр нь хөгжимддөг. За шанзыг бол манай шанзыг бол могон арьсаар хийдэг. За цар нь бүр ийм могоны арьсаар хийцэн илт мэдэгддэг. Харин Shamisen-ыг болохоор нохоо арьсаар хийдэг учраас татаж тавьдаг. Тэгэхээр шанзнаас 2-3 дахин чанга дуурдаг байна. Зөв. За Японд спорт болон бусад чиглэлээр хүмүүс сурдаг хэдий ч яг энэ үндэсний хөгжмөөр суралцсан хүн бол байдгүй. Тэгэхээр түрүүний миний хэлсэнчлэн Монголоос бол Монгол Улсын гавьяат жүжигчин Төрийн хаан хуурч Цэрэнд оржийн хүү Соёл Эрдэнэ анх удаа сурсан юм байна. За одоо Монгол Японы хооронд энэ хөгжмөөрөө бүр гүүр болж байна гэж гөө цэгийн дээр бичсэн байна лээ. Нэг оюун төлхөрч нь бас нэг гүүр болоогүй. Тэгэлгүй яах вэ? Тийм. Тэгэхэнтэй адилхан яг энэ хөгжмөөр дамжуулаад энэ хүн одоо ингээд Монгол Японы хооронд гүүр болж явдаг гэнэ. За Хятадын шанц хөгжмийн хувьд болохоор Японд Рикуи хаант улсын үед нэвтэрсэн гэгддэм байна. За энэ бол 1429-оос 1879 оны цаг үеийг хэлээд байна л да. За Sanshin буюу шанц хөгжим могоо арьсан бүрээстэй байсан талаарх түүхэн их сурвалжууд бол байдаг. Харин Японд могоо ховор учраас тэд муурын арьсаар царыг нь бүрж өөрсдийн онцлог хэлбэрээр хөгжүүлсэн нь одоо энэ Shamisen болсон юм байна. За муурын арьс нь бол нохоо арьс болсон байх шин шүү дээ. Манай шанзны 3 гэдэг 3 охин өстө турсгыг хуулдаг үстэй. Тийм шүү дээ. За би бас тэрийг ярьж өгнө. Орчин цагт бол муурнаас илүүтэйгээр нохоо арьсаар бол царыг нь бүрдэг болсон. За Хятад шанз буюу Sanshin гэдэг хөгжмийн талаар бас товч ярьж өгье л доо. За энийг товч ярьж өгөхөөс өмнө хамтран айлгчид танилцуулчих. За Улаанбаатар хотод 16 цаг 39 минут болсон. За нэвтрүүлгийн маань хамтран аялагчаар Wuling брендийн аль биесны борлуулагч MTC Motors компани хамтран ажиллаж байгаа. За Wuling брендийн аль биесны дистрибьютор MTC Motors компани хамт олон Prussian үнээр шинэ автомашин уриатаагаар үйл ажиллагаагаа явуулж байгаа. Тус машин үйлдвэрлэгч нь SAIC General Motors Wuling Motors Corporation Европ стандартын машин үйлдвэрлэж Америкийн зах зээлд нийлүүлдэгээр дэлхийд танигдсан. Volkswagen болон Audi, Chevrolet гэх мэт машинуудыг үйлдвэрлээд Америк руу зах зээлд нь гаргадаг. За мөн манай компани
MTC Easy Rent гэдэг захиргааны автомашин түрээсийн үйлчлэгийг нэвтрүүлж ажиллаж байгаа бөгөөд одоогоор UP Cab Express компанитай хамтраад Монголд анх удаа хүргэлтийн үйлчлэгээнд Үүлэн Бинго гэдэг захиргааны автомашиныг нэвтрүүлэн туршиж эхэлсэн. Та 10 цагийн туршид бол 75,000 төгрөг төлөөд цоошин 0 гүйлттэй захиргааны автомашин түрээслэж болно. 50,000 төгрөг барьцаанд үлдээчих юм байна. Тэгээд 10 цаг унсныхаа төлөө 75,000 төгрөг төлөх юм байна шүү. Оо яа айтайхан юм тий. Оо за. За эдний ч нөгөө бид нар өмнө ч гэсэн ярьжсэн Үүлэн Галвес гээд машин нь бол ерөөсө 46.8 сая. Тэн чинь хамгийн гол нь гялгаруутайгаа цоошин машин штэ тий. Тэгээд энэ чинь дунд гарын жип шүү. Тий, одоо тэгээд 100 км 6 литр бензин зарцуулдаг гэдэг байгаа байхгүй юу? За, тэр Үүлэн Руангуан гэдэг байгаа. Руангуан цоошиноос тиг гүйлтэй 1 тонн гарна даацтай дунд оврын ачааны автомашин бас байна. За, энэ нь бол 38.8 сая төгрөгөөр борлуулж байгаа гэж шүү. За, ачааны машины зах зээлд ийм даацтай автомашиныг маш хямд үнээр оруулж ирж байгаа нь шинэлэг юм байна л та. За тэгээд эднийх удахгүй энэ Үүлэн Юангуан 100% цахилгаан бүхээгтэй ачааны автомашин. За мөн бензин цахилгаан хосолсон хөдөлгөөртэй Үүлэн Starlink S гэдэг машин оруулж байгаа. За энэ машин нь болохоор хосолсон хөдөлгөөрээр 100 км-т 3.8 литр бензин. Йоо! Алаа эс. За ерөөсө тун удахгүй ийм машиныг оруулж ирж Монголын иргэдэд нийлүүлэх гэж байгаа гэж шүү. За тийм байна. За бүх машин нь бол Европ стандарттай буюу зүвтэлтэй өрүүлтэй. Аюулгүй 5 одны зэрэгэлттэй буюу илүү нөгөө нэг хатууруулсан гангаар хийдэг гэсэн. Тийм учраас аюулгүй 5 од гэдэг зэрэгэлттэй. Бүх машинуудынх нь үнэ нь 38.8 саяас эхлээл 120 сая. Энэ бол бүр худалдаж авах үнэн шүү. Та урьдчилгаа төлөөд авах болцоотой. Зээлийн хүүн бол 1-1.4% байгаа. Урьдчилгаа нь ердөө 10 сая 10% гэхэлэр чинь та 3.8 сая төгрөг төлөөл машинаа аваад унах болцоотой байна гэсэн үг шүү дээ. 38 саяын машиныг бол тийм ээ. Энэ чинь үнийг таны очиж үзээд идэг машин биш үү? За, Сансрын Колонкоос Дарик руу эргээл MTC Motors-ын шоурум наага өөртөө очиод яг энэ анжаа шиг дээр машинаа унаад үзээд хараад илээд үзээрээ тэгээд борлуулалтын албан нь 72 33 тэгтэг 72 33 тэгтэг. За тэгээд MTC Motors гэж бичээд сошиал хаяг руу орох боломжтой. Ингээд нэвтрүүлгийн хамтран аялагчаар Үүлэн брендийн албан ёсны борлуулагч MTC Motors компани хамтран аярлаж байна. Баярлалаа. За баярлалаа. За сонсдог урлагийн нэвтрүүлэг радиогийн 1-р студиэс урлагийг мэдрийг сураатаагаар New Art болонгаараа Японы Шансе биш худлаа ярьж байна. Японы нэг хүүчмийг танилцуулаад мөн билүү Шансе бисаа Шамисан хүүчмийг танилцуулж байгаа. За одоо Шанц руу орж байна. Нөгөө Шанцтай төстэй гэдэг утгаараа тийм үү. За ингэсээ Хятад шанц буюу Саншан гэдэг хүүчм нь болохоор гадны улсад шанц буюу шудраг хүүчмийг хятад гаралтай гэдэг боловч энэ хүүчм чинь Монголоос угшилтай гэж үзэх хүмүүс ч бас байд юм байна. За, Мон Music гэдэг Facebook пэйж дээр бичснээр бол ингэсэн байлээ. Шудраг хөгжим маш эртний түүхтэй. Монгол үндэсний хөгжмийн нэгэн төрөл зүйл хөгжим юм аа. 15 дугаар зууны үед Тогоон Төмөр хааны ордонд хэрэглэж байсан хөгжмийн дотор энэ хөгжмийн тухай Перс сурвалж бичигт Ши дургүй гэж нэрээр тэмдэглэж байсныг бодоход 600 гаруй жилийн тэртегээс бий болсон юм шиг бололтой. Шудраг хөгжим гэж манайхан нэрлэдэг шүү дээ шанцэж. Тэгэхээр ши дургүй гэдэг чинь бол Монгол үчгээр л бичсэн галгаар бичсэн байна шүү дээ. Тийм багаз. За шудраг гэдэг нэг талаас шударч тоглох, нөгөө талаар шулуун ишээр нэрлсэн байж болох бөгөөд шанагыг монголчууд шудраг хэмээдэг байжээ. Шудраг гэсэн хөгжмийн зэмсгийн нэр анх 1382 онд оюунгай маш их нарын зохиосон Хуа Инун хэмээх Монгол хятад тойл бичигт гардаг. Манччин улсын үеэс шударгыг хятадаар Сансян буюу 3 чавтаст гэж нэрлээд хураангуулж Сянц хэмээн нэрлэж нийслэл хүрээнд шудраг хэмээн нэрлэхийн зэрэгцээ Шанц хэмээн хятад нэрийг ихээр хэрэглэх болжээ. Тийм байх нь. 3 жавтаст гэж байгаа юм байна шүү дээ. Сянц. Тэгэхээр энэ Монгол хөгжим балж бас таарах гэдэг байгаа байхгүй юу? Тийм байна. За шудраг хөгжим нь толгой, иш, цар гэсэн юм. За толгой бол угаасаа толгой штэ толгой дээр байгаа. Тэгээд ийм чихтэй тэрүүгээрээ ингээд тааруулж маар одоо аяд ангаа тааруулна хөглөн. Иш бол ингээ яваад цар гингүү доороо нэг ийм бөмбөр юм дээр очиод шанах шиг юм дээр. За гэсэн ийм тууш 3 зангилаан дээр тогтсон. За чих буюу хөг тохируулагч. За утас
дээд доод твх утсыг хүндэрүүлэгч, за утсыг уях бэхлүүр, цохилуур зэрэгээс бүрдэл болдог. За түүхэн явцад шударга нь 4, 3, 2 утастай байжээ. За орчин үед бол 3 утастай болсон байдаг тийм үү? Тийм. За шударга хөгжим Сансян гэдэг нэрээрээ түүхэн сурвалж бичгүүдэд тэмдэглэгдэн үлдсэн байдаг. За Монголд энэ хөгжим хизээ орж ирсэн бэ гэхээр ардын хувьсгал ялсны дараа Монголд шанц хөгжмөд урд хөршөөс орж ирж монголчууд өвөр Монголын өртөс хоронд хятад багшаар заалган хөгжих үед Сансяныг шан зулган өөрөмчилж дуудсан гэж бас үздэм байна. За харин яг шударга гэдэг үгээр өнөөгийн 3 утастай могоон арьсан бүрээс бүхий цартай Сянсяныг нэрлэх бололцоотой юу гэдэг нь асуудал дагуулдаг гинэ. Яагаад гэхээр монголчууд шангаа шударга гэж нэрлэдэг байсан нөгөө их сурулж байгаа даа штэ. Харин эртний Монголд хөгжимдөж байсан бие ба, товшуур, шанган хуур зэрэг нь бүгд шанган хэлбэртэй гинэ бас. За түүнчлэн шударга гэж урт цэх үзүүтэй эд зүйлийг нэрлэдэг гэсэн тайлбарч байх бөгөөд энэ төрлийн хөгжмийн зэмсгүүд нь бүгд урт үзүүтэйгээр онцлог гинэ. За сүүлд нь шударга гэдэг нь шудран хөгжимдгийн нэр байх бололцоотой, харин сурвалж бичгүүдэд чавхтас тогшуур хөгжмүүдийг шудран хөгжимдөх болоё гэж эвэр цэгмэн дээр нийтлэгдсэн соёлын критик нийтлэлд бичсэн байлээ шүү. За манад түрүүний Анжгагийн ярьдаг шанзны 3 гэдэг хамтлаг, шанз 3 гэдэг хамтлаг гарч ирээд за хаста нилээд уран бүтээл төрөвсөн. Хамтлагийн гишүүд болох Ариун Заяа, Булган, Наранча гэдэг ийм 3 бүсгүй шанз хэмээхийн сайхан хөгжмийг сонгон 10 гаруй жил суралцсны үед залуучуудын ойр залуучуудад одоо ойр хэрнээ Монголд байхгүй одоо ямар төрөл жанраар бусдад танигдах нь зүйтэй вэ гэж бодож байгаад хамтлага байгуулж исэн юм түүхтэй юм байна. За тэгэхээр шамisen хөгжмийн хувьд бол могоон арьсаар царыг нь хийдэг шанз хөгжмөөс илүү чанга дууралтай, модоор татаж тоглодог ийм онцлогтой ахна шүү дээ, тий. Модч биш бүр тэр чинь мэлхийний хуйг гэж үү? Тий. За Японд бол шамisen гэж дууддагч газрын онцлогоос олж жамisen гэж дуудах тохиолдол байдаг гинэ. Одоо нөгөө нутгийн аялгау гэж ярьдаг шүү дээ. За харин Эдогийн үеэр 160-аад оны үеэс шамisen хөгжим барууны их сурвалжуудад бол тэмдэглэгдэж эхэлсэн байт юм байна. За яг ямар төрлийн юунд ашиглагдан толох гэж байгаагаас хамаарат шамisen хөгжим өөр хэлбэртэй байдаг гинэ. За үндэсний жүжиг буюу Кабуки театрын шамisen хамаагүй нарийнхан үзүүтэй байдаг бол ардын нууны шамisen илүү зузаан бат бөх үзүүтэй байдаг гэж байна. За 20 дугаар зууны үед амьтны арьсыг түлхүү ашигладаг байсан ч 2000-ад он гарсаар амьтны арьс ашиглахыг залуу үе эсэргүүцэх болсноор химэл арьсаар орлуулах болсон гинэ. Одоо нохоо арьс бол одоо байхгүй байх нь шүү дээ. Хамгийн харамсалтай нь одоо цагт Японд шамисеныг яг өмнөх үе шиг уралдаг хөгжмийн зэмсэг урлаачдын тоо цөөрсөн учраас хуучин цагийн шамисений чанар алдагдах болсон гэж үздэг гэж байна. Одоо манад морин хураа уралдаг хүмүүс байдаг бол эднийд багассан байх нь шүү дээ. Чанараас хамаарат хүү эн чинь 6,000-аас 9,000 доллар гэсэн үнэлгээтэй байдаг гэж байна. Бас амар үнэтэй юм байна. Тийм байна. За цугааруу хэлбэрээр хийгдсэн шамisen хамгийн алдартай төдийгүй үнэтэй нэт юм байна. За харин орчин цагийн шинэ үеийнхэн шамисанаар тоглосон баллад аялгауг сонсонгоо саке сүгнөх шин тренд гаргаж ирээд TikTok дээр шамисан нилээд тренд болсон гинэ одоо. Гисэн хэдий ч шамisen урлаачдын тоо буурсаар байгаа нь японочдын санааг бол нилээд зовоодог гэж шүү. За тэгэхээр өнөөдөр бүгдээрээ таны хөгжмийн нэр юу лээ? Вувузила. За Африкийн Вувузила. Японы шамисан гэдэг хоёр хөгжмийг өнөөдөр битээр чинь одоо угаасаа New Art болонгаараа өөртөө шинэ юмтайгаа танилцахын тэгээ сонсогчдоо ч танилцуулахын. За тэгээд ийм хоёр хөгжмийг танилцууллаа, сонирхолтой байлаа. Баярлалаа Анжгаа. За баярлалаа. За нүрээд 2025 оны 5 дугаар сарын 9-ний Баасан гарагийн сонсдог урлаг нэвтрүүлэг радион 3 дугаар студиэс урлагийг мэдрээ гэсэн уриатаагаар New Art болонгаараа шууд хүрээд өндөрлөж байна. За нэвтрүүлгийн хамтран аялагчаар хэрэглээ бүр тохирсон зээлийг Payoneos, Payon захим зээлийн аппликейшн, за мөн Wooling брендийн аль бие усны борлуулагч MTC Motors компани хамтран ажиллаа. Баярлалаа. Үргэлжлэл эрхэм сонсогчдаа цаг бүрийн ихэнд явдаг радио мэдээгээ үлээ авч сонссны дараа хөгжилтэй хөнгөн байцгаа гэсэн уриатаагаар яаран нэвтрүүлгийн шинэхэн дугаарыг хүлээн авч үзэж сонсоорой. Дэлхийн монголчуудын Angel Radio 88.3